Нэгэнт яг хууль өргөн барьж байгаа учраас тэр эд барилдаж байгаа залуучуудтай бөхчүүдтэйгээ ер нь уулзсан уу? Энэ амжилтын төлөө. Одоо эдгээр чинь ирэмбийн төлөө л явж байгаа шүү дээ. Ирэмбэрээ ам авдаг хэдүүлээ мэднэ. Та яг одоо ингэж бодоогүй байж болно. Гэхдээ одоо нөө таны оруулж ирж байгаа хуулийн үр дүнд үүсэх асуудлууд учраас дээр нь одоо үндэсний баяр наадам болох гэж чинь үндэсний ив нэгдлийн хамгийн гол ивент болох гэж байна. Энэний өмнө бид нэр бөө маргаан руу наадмын өмнө одоо цол ярьж маргалдан дараа нь допинг ярьж маргалдан ингээд үндсэндээ бид нэр бахархал дээр маргалддаг юм ард юм болчлоо шүү дээ. Тэгэхээр ингээд бөхчүүдтэйгээ уулзсан уу гэдэг асуултандаа дахиад хариулт авмаар байна. Бөхчүүдтэйгээ уулзсан уу? За сайн зэрэг шүү хариулт. За Монголын үндэсний бүхий холбооноос албан ёсоор саналыг авсан. Нэгдүгээрт. Энэ дээр бас дотооддоо яаж одоо энэ асуудал дээр хариу өгдөг асуудал би хэлж мэдэхгүй. Бүхий холбоол дэмжиж энэ 17 хүний нэртээ өгсөн. За дээрэс нь би аваргуудын нэрмжит барилдаан дээр өөрийн биеэрээ очиж аваргуудад бас ирсэн аваргуудад энэ бүх зүйлүүдэд танилцуулсан. За одоо яг хилцүүлэг гэхэд бас одоо хэлэхэд бас хэцүү юм. Гэхдээ ерөн бол бүхий барилдааны завсарлагаанаар Дархан аварга, Батэрдаа аваргатай, Пэс Сүхбат аваргатай, Сумын озер аваргатай, уучлаарай, Агаас өмдөгийн Сүхбат аваргатай, Сумын озер аваргатай, Мөнхбат аваргатай, Батцуур аваргатай. За дээрэс нь энэ аваргуудтай бол бичилж уулзсан. Өсгөөөр аварга, Эрхэнбаяр аваргатай бол зүгээр танилцуулсан бас яг албан ёсоор хариуг нь авах. Бусад аваргууд бол цагийн ямиг загтан нөгөөд уг нь юмыг дуусгачмаар байгаамаа.